5 жилийн төлөвлөгөө 26-аас 30 хоногт сонсож байна. За гишүүдийн ярьж байгаагаар одоо энэ 14 мегатөрсөөс 11 нь хэрэгжих хэмжээг ярьж байна л да. Одоо энэ 5 жил хугацаанд. Гэтэл одоо энэ санхүүгийн боломж маш муу бол сая бид нар эмч багш нарын цайлын тэтгэвэр тэтгэмжийн хэмжээнд бараг мөнгө байхгүйгээд өөр зээл таснаа тулдсан ийм хүнд байдалтай болчихлоо шүү дээ. Тэгэхээр энийг одоо санхүү мөнгөний хаанаас босгох вэ? Бонд босгох юм уу? Нэг дэх асуудал. Хоёр дахь асуудал энэ эрүүл мэндийн салбарын асуудал байна л да. Одоо эмч багш нар эмчнэр сая ажил хаялтаа зогсоох шиг байна. Тэгээд яг он гараад яг тодорхой хэдэн хувиар нэмэгдэх юм. За мөн одоо эрүүл мэндийн салбарын ачаал одоо хотын эмнэлгүүдийг хараараа маш их ачаалтай байна. Бүсчилж хөгжүүлнэ гэдэг юм ярьж байгаа манайх 90 аймагуудын нэгдсэн эмнэлгийн төшгөлөө тэрэнд одоо цаарлахтаа тоногдог эмбрайм уу ангиогийн аппарат ийм чухал аппарат тоногдог хөрөмжийн давд өгчүүл энэ хот руу ирэх эмчнэрээ шалгахчулчууд энэ ачаал нь буурах юм биш үү? Энэ талаар барьж байгаа бодлого байна уу? Ер нь эрүүл мэндийн салбарын бодлого ер нь буруу төш явж байна л да. Гүйцэтгэлийн санхүүжилтөнд ороод буруу төш яваад одоо санхүү мөнгө босгоо байсан. Аймагуудын нэгдсэн эмнэлэг, хотын дүүргийн эмнэлгүүд, том клиникийн эмнэлгүүдийн ойр зөөлгөрөөс авлага өгдгийг нь одоо ингээд нуугаад ах юм. Энийг ил болгож энэ бүх юм санхүүжилтийн эрүүл мэндийн даатгалын шинжилтээр одоо ямар одоо шинжилт хийх гэж байна. Ер нь миний бодлоор энэ буруу төшөө бодлого нь явж байна. Энэ талаар барьж байгаа бодлого ер нь цаашдаа яах вэ нэг. За гурав дахь асуудал энэ аялал жуулчлалын чиглэлээр одоо засгийн газрын мөрөн хөтөлбөртэйгээ таван богд хотон хурган нуурын үзэл байгаль үзэл газар руу одоо аялал жуулчлалын тийм зохицлоор байгуулна гэд яасан одоо хүртэл байхгүй. Энэ талаар одоо энэ таны төлөвлөгөөнд байна уу? Дараа нь чөлөө төсгээд асуудал байж байна. Цагаан нуурын чөлөө төсгээд одоо 19 сэтгчлдээ байна уу? 25 хүн ажилдаг хоосон хаяшаа. Энэ тал дээр одоо ямар бодлого барьж байна? Алиас л сомгдох юм зүгээр цайлаа өгөөд байж явах юм уу? Энэ талаар одоо төлөвлөгөөнд тодорхой тусгасан юм байна уу? Ер нь цоч нийгмийн цагаан нуурыг чинь баруун бүсийн худалдаа үйлчилгээнд төв болгоод дунд Азийн орнууд руу, станы орнууд руу бүх малын түүхээд гаргадаг байсан. Энэ бодлого алдагдчихлаа. Цаашдаа шинэ талын асуудал шийдэхгүй дээр нь одоо хэцүү байдалтай болох юм шиг энэ талаар төлөвлөгөөнд тодорхой тусгаж байна уу? За хүнс эми аюулгүй байдал дээр хөдөө аж ахуйн хамт жидүүгийн төсөв хасаад ах юм. Дотооддоо ер нь их орны өрсөн дурсан эрүүл хүнс ногоор хангах боломж байгаа. Энэ тал дээр энэ 5 жилийн хугацаанд энэ анхаарлаа хандуулах уу? Энэ дотоодын одоо их орны эрүүл хөрсөн дургасан хүнс ногоор хангах боломж бодлогын талаар ер нь ямар бодлого барьж байна? Дараагийн асуудал энэ эми аюулгүй байдал дээр 100 жил болоход эми үйлдвэр байхгүй. Батгат лабораторид одоо тоног төгөөрөмжгүй. Энэ талаар одоо бодлого барих энэ эми үйлдвэрийг хөгжүүлэх тал дээр та ямар бодлого барьж байгаа дараа тодорхойлъё. За хэн хариулах вэ? Сүүлээс нь хөдөө аж ахуйн сайд хариулах уу? За жин хөвсөд. За хүнс им хүний хоолоогоор давж байгаа асуудал ходоодонд орж байгаа. Эний нэг тогтолцооны асуудлыг бид ер нь хүнс имийн аюулгүй байдал гэдгээр нэг цул, нэг цөм болгож авч үзүүлэх зүйтэй. Одоо бол тус тустай байгаа, зохицуултууд өөр байгаа. Энэ ер нь цааш нэгдэх ёстой гэсэн юм байр суурьтай байдаг. За оруулж ирж байгаа энэ бодлогын асуудал дээр хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн боловсруулалтын хүчин чадлыг 50% нэмэгдүүлнэ гэж энэ 5 жилийн хугацаанд. Эний цаан чинь энэ хүнсний аюулгүй байдлын асуудал, чанарын асуудал, хүнсний хангамжийн асуудал, хүртээмжийн асуудал гээд иж өөрн цогцоор нь хийх олон хөтөлбөрүүд энд суусан байгаа. Та хөтөлбөрийн үзвэл манайхаар 4 том зорилтын хүрээнд 14 томоохон
хөтөлбөр хэрэгжүүлэхээр энэ хөгжлийн бодлогод хүмүүс үдэ аж ахуйн санал өгөө дэмжигдээ явж байгаа. За өөр Бямцог цаад хариулах юм уу? Хэн хариулах юм? За чөлөө төсөх олон жил боллоо гэж. Цагаан нуурын чөлөө төсөв. За гавыг сайд. За ер нь чөлөөт бүс бол тухайн байршил онцлогоос хамааруулж байгаа тэр нь хөгжлийг төлөвлөлтийг хийдэг. За цагаан нуурын чөлөөт бүсийн хувьд бол одоо яг хил орчим, хил залгаа ийм бүс нутаг байгаа. За хамгийн дөрөнд ер нь эхний ажлын томилтой өдөр бол Баян үлгийн аймагс эхлэх бодолтой байна. Үйлчлэлтийн нөхцөл байдал ч бас тийм амаргүй байгаа гэж дуулдж байна. Тийм учраас цагаан нуурын тэр чөлөөт бүстэй холбоотой асуудлуудаар тэр хүртэл бидний нүүдэн судлаа. Болж игэл одоо чөлөөт бүс хил орчмын чөлөөт бүсийг бол одоо худалдаа за чөлөөт худалдаа талдаа илүү байр суурийг илэрхийлсэн байдал өдрөөс хөгжүүлэх ёстой гэж ярьдаг. За одоо л үндсэндээ бид нар цагаан нуур, за замын өвд, алтан булаг гэдэг 3 чөлөөт бүсдэр бол хөрөнгө оруулалтууд хийгдэж явж байна. За замын өдөр бол нэлээд эрчтэй явж байна. Тэнцээ бол одоо шугам сүлж, инженерийн шугам сүлжээр орцсон явж байна. Дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. За цагаан нуур бол хоцрогдож яваа. Тэр бол үнэн. Ажил дээр нь газар дээр нь танилцаад бид нар зөх арга хэмжээнийхэн дагуу тань эргээ